Өөртөө ихтэй зорилго тэмүүлэлтэй манлайлагч залуучуудтай уулзахаар бид Сүхбаатар аймгийн Түмэн цогц суман дээр ирээд байна. Сүхбаатар аймаг нь төв зам дагуу хөгжсөн, дэд бүтцэд холбогдсон зөвхөн бүсийн томоохон аймагуудын нэг байгаа. Нийтдээ 14 сумтай Сүхбаатар аймгийн Түмэн цогц сумын манлайлагч залуучуудтай уулзцгаая. Сүхбаатар аймгийн хүн ам сүүлийн 2 жилд 1.1-ээс 1.9 хувиар өсөж нийт хүн амын тоо 56 мянган гаруйд хүрээд байна. Үүнээс 35 хүртэлх насны хүүхэд залуучууд 68.8%, хөдөлмөрийн насны хүн 66.9%-ийг тус эзэлдэг байна. Тус аймагт Дорноговь, Хинти, Дорнод гэсэн зүүн бүсийн томоохон аймагуудтай хиллэн оршдог. Дэд бүтцийн хувьд хар зам, агаарын тээвэр хөгжсөн, эрчим хүчийг болон дулааны их усүрүүд бүрэн шийдэгдсэн аймаг юм а. Сүхбаатар аймгийн баруун захын сум болох Түмэн цогц сум нь 213 мянган га нутаг дэвсгэртэй 715 өрхийн 2344 хүн амтай. Залуу боловсон хүчин болох залуучууд 70 орчим хувийг эзлэж байна. Нутгийн иргэд шин залуу үед маш том итгэлийг хүлээлгдэг тухай инхүү ярьж байлаа. Орон нутгийн хөгжилд тэр тусмаа анхан шатны нэгж болох сум, баг, хороо байгаа штэ тийм ээ. Тэгэхээр үүнийг хөгжүүлэхэд шин зүйлийг хийхэд залуучуудын оролцоо хэрэгтэй байна вэ? Залуучууд ажиллал өшөө юм сэтгэл санаачлах сайн бахаа л гэж бодож байна. Шинэ боловсон хүчин энэ суманд ирээд ихийг бүтээж их санаачлагтай ажиллах нь зүйтэй болоо гэж бодож байгаа. Агшийнхны хувьд маш өндөр итгэлтэй байдаг. Манайханд бол залуу боловсон хүчиг сүүлийн үед нэлээд ирж байгаа. Төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх анхан шатны нэгж бол сум, хороо, баг юм. Ийм учраас анхан шатны нэгж ямар төвшөнд хүрч хөгжин, түүний хэрээр орон нутгийн иргэдийн аж байдал сайжирч, амьдрах орчин нөхцөл сайжирна гэсэн үг. Харин энэхүү хариуцлагатай үүргийг Түмэн цогц сумын залуучууд хүлээн хийж хэрэгжүүлэхэд улс төрд шинэ манлайлагч зорилтод төв төсөл чухал нөлөө үзүүлнэ гэдгийг залуус онцлож байлаа. Сүхбаатар аймгийн Түмэн цогц сум нь 2300 хүн амтай. Тэгэхээр сүүлийн жилүүдэд залуучуудын бас сумдаа ирж ажиллах боловсон хүчин болж ажиллаж амьдарч байгаа тоо эрс нэмэгдэж байгаа. Ийм ч учраас өнөөдрийн байдлаар нийт хүн амын 70 гаруй хувийг Түмэн цогц сумын залуучууд эзлэж байна. Тэгэхээр тус сумын залуучуудын нийгмийн идэх оролцоо ер нь хэр байдаг вэ те? Тэгээд сумынхаа хэмжээнд бас бүтээн байгуулалтын ажил болоод өөрсдөө шинээр санаачилж хийж байгаа ажлууд ер нь хэрэг байна вэ? Сумын залуучууд маань их идэвхтэй сүүлийн жилүүдэд сум орон нутгатаа амьдрий ажлыг гэсэн зорилготойгоор нэлээд шилжиж суурьшиж байгаа. Улс төрд шинэ манлайлагч телевизийн зорилттой төслийн тухай залуучууд хэр мэдээлэлтэй байна. Танаа бас залуучуудаас оролцох хүмүүс хэр олон байгаа вэ? Яг энэ төслийн чиглэлээр бол манайханд хүн болгон өөрөөрийн гэсэн санаа бодлоо уралдуулад ингээд оролцъё гэсэн зорилго чиглэлтэй хүмүүс олон байгаа, олон залуучууд байгаа. Бас манлайлаад энд оролцох төрүүлэх хэмжээний залуучууд нэлээд бий гэж би бодож байна. Улс төр нийгмийн манлайлагч орон нутаг сумаа хөгжүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй залууст улс төрд шинэ манлайлагч зорилтод төв төсөл том боломж олгож байгаа төдийгүй цаашлаад хувь хүн өөрөө хөгжиж оюуны хөрөнгө оруулалт хийж байгаа сайшаалтай хэмээн Түмэн цогц сумын залуус олзуурхаж байлаа. Тус сумын залууст шинийг хийж бүтээх төсөлд манлайлан оролцох итгэл дүүрэн байна.